За Starlink төхөөрөмжөө хэрхэн идэвхжүүлж ашиглах вэ? Тайлбар хэсэг дээр байгаа линкэн дээр дарснаар ийм хоёр талбар гарч ирнэ. Хамгийн дээдлийн талбар нь тухайн төхөөрөмжийн serial дугаар байдаг. Serial дугаар нь артлын цагаан цаасан дээр хэвлээд тавьсан KIT гэд хэлж байгаа. За энэ дугаарыг бүгдийг хуулаад бичиж чинь. Доотлолт нь болохоор өөрийнхөө энэ аккаунтыг нээж ашиглах имэйл хаягаа бичиж өгнө гэсэн үг. За ингээд энэ хоёр мэдээллийг бичиж өгөөд шинэ аккаунт үүсгэх буюу new account гэсэн товчон дээр дарна. За ингэснээр таны багцын мэдээллүүд чагсаа гараад ирнэ. За одоохондоо л итгэхгүй байгаа. Итгэвчүүлэхийн тулд тэр доод хэсгээр өөрийнхөө локейшнийг бичиж өгөөд search гэдэг баатан дээр дарнаа. За ингэснээр багцууд итгэвчээд өөрийнхөө сонгосон багцыг дээр нь дараад өргөжлүүлээд check out гэдэг дараа явчихна. За ингээд өөрийнхөө багцыг хоёр янзын багц байгаа. Энээс өөрийнхөө хүссэн багцыг сонгоод хувийнхаа мэдээллийг энэ дээр оруулж өгнө. Энэ дээр төлбөрийн мэдээллийг бас давхар оруулж өгнө гэсэн. За ингээд төлбөрийн мэдээллийг оруулаад баруун дээд буландаага place order гэдэг товчийг дарна. Ингэснээр та банкныхаа пин кодын хэсэг рүү шилжиж орно гэсэн үг. За төлбөр амжилттай төлөгдснөөр та set up password гэсэн ийм товчийг харах болно. За энэ товчон дээр дарснаар та Starlink-ийн app руу нэвтрэх 12 оронтой нууц дугаарыг үгээ хийж өгнө гэсэн үг. За энэ хоёр дээр хоёулын дээр нь давтаж хийгээд set password гэж товчийг дараад таны аккаунт амжилттай нэгдэж байгаа гэсэн үг. За сая суурин багц сонгосон учраас өөрийнхөө Starlink-ийн байршлыг заавал оруулж өгөх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр тухайн Starlink минь энэ байршил дээр очиод интернет дорох боломжтой болно гэсэн үг. За нэрийг нь сольж хадгалаад service location гэдэг дээр Google Map дээрээс олсон локейшноо хурж өгдөг гэсэн үг. За ингээд баталгаажуулаад өөрийнхөө утас юм уу имэйл дээр ирсэн кодыг хийгээд тухайн багц нь баталгаажж байна гэж ойлгож байна. За энэ мэтчилгээр Starlink-ийн талаар мэдээлэл авахыг хүсэх юм бол манай сувгийг subscribe хийгээрэй. Бид нэр ингээд Starlink-ийн талаар мэдээлэл оруулаад тайлбарлаад явж явах болно. За баярлалаа.